Сайн бацгаана уу, бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө үн цэнийг хэрхэн нэмэгдүүлэх үү сэдвээр ярилцахаар бэлтлээ. Тэгээ яагаад энэ сэдвийг сонгоо авсан шалтгаан маань би хэд хоногийн өмнө нэг эмэгтэй постыг харсан. Тэгээ тэр постн дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр бага насны 3 хүүхэдтэй эмэгтэй сүүлийн 3 жил ингээд өөрийнхөө төрсөн өдрийг ерөөсөө тэмдэглээгүй. Тэгээ яг тэр өдөр тэр эмэгтэйн төрсөн өдрийн баяр нь болж байсан. Тэгээд нөхөрлөөгөө би ингээд найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэх гэсэн юм аа. Надад ингээд хитэн төгрөг өгөөч гэж бичсэн чинь нөхөр нь юун төрсөн өдрөө тэмдэглэл гэж хэлэх нь битгий хэл ингээд тэр эмэгтэйг бүр айгүй муухай үгээр ингээд доромжлоод тэгээд мөнгөний өгөөгүй тэгээд уцаа ингээд блоклцсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр эмэгтэй оронд ингээд өөрийгөө тавиад үзэнгууд ингээд айгүй тийм өөдгүй муухай юм мэдрэмж авч байгаа юм. Тэгээ ганцхан тэр эмэгтэй ч гэлтгүй ер нь би олон эмэгтэй хүмүүстэй ажилладаг болохоор одоо ингээд нөхөртөөгөө харилцаа найз залуутайгаа харилцаан дээр ингээд айгүй тийм онцгүй мэдрэмжүүдийг авцсан. Тэгээд асар их тэрнээсээ болж ингээд зов шаналаад яахаа мэдэхгүй байгаа хүмүүс айгүйх байдаг. Тэгээд тэр одоо бүсгүүчүүдэд маань маш их хэрэг болох болов гэдэг үднээс энэхүү контентыг бэлтэж байна. За тэгэхээр ер нь бол одоо хосын харилцаанд те өөрийгөө ингээд айгүй мухагаар ингээд доромжлуулсан байна гэдэг чинь ер нь бол тэр эмэгтэй хүн өөрийнхөө үн цэнийг мэдгүй байгаа учраас одоо яг тийм харилцааны нөхцөл байдалд өөрийгөө оруулж ийн гэсэн үг л те. Тийм учраас одоо ингээд бусдаас те маш гоё юм хүндлэл хайрыг авахын тулд эмэгтэй хүн одоо өөрийнхөө үн цэнийг маш сайн мэддэг, өөрийнхөө үн цэнийг маш гоё юм өндөрт өргөж нэмэгдүүлчих юм бол хизээч одоо гадна талд ийм онцгүй харилцаанууд бид нартай учрахгүй. Тийм болохоор за магадгүй хүнтээс угаагүй залуу эмэгтэйчүүд маань ч гэсэн энэ хүү контентыг үзэж байгаа юм бол хэрвээ чи ингээд гоё хайрын харилцааг өөртөө дуудахыг хүсэж байгаа бол үн цэнээ өсгөх хэрэгтэй шүү. За тэгээ ганцхан хайрын харилцаач гэлтгүй одоо амжилттай бизнесийг хийхэд хүртэл ингээд хүн өөрийнхөө үн цэнийг одоо мэдэх, үн цэнээ өндөрт өргөх нь бол шууд нөлөө үзүүлж байдаг. Тэгээд хүн өөрийгөө үн цэнүүгээр мэдрээд ер нь ийм одоо үн цэнээ ингээд унахчих юм бол бизнес, санхүү, карьер те энэ одоо амьдралын талбаруудад дээр ч гэсэндээ амжилт олдгүй юм шүү. Тэгэхээр өөрийнхөө одоо хүсэж байгаа амьдралыг бүтээхэд ялцчгүй одоо та өөрийнхөө үн цэнийг одоо өргөх аюул чухал байдаг. Үн цэнтэй эмэгтэй гэд ингээд бид нар ботонгууд яагаад ч юм цаанаасаа нэг юм гоё ганган те үнтэй зүйлс идэлж хэрэгэлдэг эсвэл ингээд маш тийм их хэмсэг бардам өөртөө итгэлтэй. За эсвэл одоо эсрэг хүсийн одоо хүмүүсээ ингээ өөртөө маш их ингэж татдаг одоо тийм бүсгүүчүүдийг бид нар ингээд төсөөлдөг. За тэгэхээр энэ бол яг уу зүгээр ингээд бидний нүдэнд харагдаж байгаа өнгөцгөн одоо шинж тэмдгүүд байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээрээ яг одоо үн цэнтэй эмэгтэй гэж яг хийн те энэ үн цэнийг яг яаж нэмэгдүүлэх юм бэ гэдгийг ярилцсанаа. За тэгэхээр үн цэн гэж юу юм бэ? Үн цэн гэдэг бол ерөөсөө л бидний дотоод ертөнц гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо төрөн гутаал одоо ингээл асар юм үн цэнтэй те өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн төрнө гэж бол байдгүй. Харин амьдралынхаа явцад энэ одоо үн цэнийг босгодог өөрийнхөө тэр дотоод ертөнцийг бол хүн гэж урлаж амьдардаг гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө дотоод ертөнцөд хэр их цаг зарцуулж, өөрийнхөө дотоод ертөнц рүү хэр их өнгөж, өөрийнхөө итгэл үнэмшил, зарчим, өөрийнхөө дадал зуршил, өөрийнхөө одоо мэдрэх мэдрэмжтэй энэ болгоныгоо хэрхэн босгон байгуулсан бэ гэдгээс шалтгаалаад хүн одоо өөрийнхөө үн цэнийг өргөж идэг, өөрийнхөө үн цэнийг босгож идэг юм байна. Тэгэхээр одоо үн цэн гэдэг бол юу гэдгийг
нэг л өдөр те за би ер нь өөртөө итгэлтэй байна. Би ер нь өөрийгөө тийм үн цэнтэй эмэгтэйгээр би мэдэрнэ. Би ер нь үн цэнтэй штэ гэж бодоол болчих ерөөсөө зүйл биш. Яг энэ үн цэнийг босгоход ер нь бол маш их хөдөлмөр ордог. Бас цаг хугацаа шаарддаг зүйл байдаг юм шүү. Тэрнээс биш одоо юу гэдгийг гадна талаас те одоо хин нэгэн чамд чи үнэхээр үн цэнтэй эмэгтэй шүү. Чи үнэхээр үн цэнтэй те эсвэл одоо ингээ хүмүүс чамайг магтдаг ч юм уу. Ингэснээрээ чи үн цэнтэй болчихж гин гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр үн цэн гэдэг бол ерөөсөө дотоод ертөнцөө урлах гэдгийг айгуу сайн ойлгоорой. Чиний үн цэнийг чи л өөрөө босгоно. Чи л өөрийнхөө дотоод ертөнцийг урлана. Тэрнээс ш одоо хүндлэнгийн нэг хүн те хурж ирээд за би чамайг үн цэнтэй болгоод үгүй гэдэг юм хизээж байхгүй. За дээрэс нь одоо чи өөрийнхөө дотоод ертөнцийг ингээ урлаад өөрийнхөө үн цэнийг ингээд босгоцсон байхад хин нэгэн те хурж ирээд чамайг доромжлоо гэд тэр үн цэн нурж унна гэсэн юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр ямар хүмүүс одоо өөрийгөө ингэж нөгөө үн цэнгүүгээр мэдрээд за тэгээд өөртөө ийм одоо онцгүй харилцааг бий болгоод байна уу гэхээр ерөөсөө тэр дотоод руу цаг зарч одоо хөдөлмөрлөөгүй ийм хүмүүс л ер нь ингээд гадны одоо нөхцөл байдал те одоо хүмүүсийн харилцаанд ингээ айгүйх ингэж ганхаж гуйвч одоо өөрийгөө ингэж хинч бишээр мэдрээд байдаг. Харин өөртөө маш их цаг зарцуулсан өөрийнхөө дотоод ертөнцийг ингэж уралж бий болгосон хүн чинь одоо ямар ч нөхцөл байдалтай онцгүй хүмүүстэй учирсан, онцгүй харилцаанд орсон өөрийгөө хизээж тэгж үн цэнгүүгээр мэдэрдэггүй. Өөрийнхөө үн цэнийг маш сайн мэдчихэдэг гэсэн үг. За тэгээд энэ нөгөө үн цэн гэдэг маань яагаад энэ хайрын харилцаанд ингэж нөлөөлөд байгаа юм бэ гэхээр өөрийгөө үн цэнгүүгээр мэдэрж байгаа эмэгтэй хүн л одоо эрэгтэй хүнийг өөрт нь тэгж хандхад хүргээд идэг гэсэн үг. Үн цэнээ хангалттай бүтээж чадаагүй те өөрийнхөө дотоод руу ерөөсөө өнгийж хараагүй өөрийн гэсэн итгэл үнэмшил зарчмыг бий болгоогүй нөхцөлд яах нь гадна талд одоо тэр хүн ганцхан одоо харийн харилцаанд ч гэлтгүй ажил хамт олонны харилцаа те нийгмийн харилцаа энэ болгоно хүмүүс одоо дураараа одоо хил хязгаарыг нэвдэж ингэж бүдүүлэхээр халтдаг гэсэн үг. Өөрийнхөө үн цэнийг мэдж байгаа хүн бол хизээч одоо өөрийнхөө хил хязгаарлуу тэгж халдуулж те одоо тэрнээсээ болж уйлаа шаналал энэ хүн намайг ингэчлээ намайг ингэж доромжлоо гэл тэрнээс болж зовоод авахгүй гэсэн үг. За мэдээч эрэг одоо та өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг үнэхээр ингээд үн цэнтэй эмэгтэй байлаа ч гэсэндээ одоо юу гэдгийг хүн болгон үргэлж танд nice те гоё ингэж хандна гэсэн баталгаа бол байхгүй л дээ. Гэхдээ өөрийнхөө үн цэнийг мэддэг эмэгтэй бол хизээж тэрнээс болж зов шаналаад байхгүй л гэсэн үг. Яагаад үг гэхээр бид нар бусад хүнийг хянаж чадахгүй шүү дээ. Бусад хүний ямар харилцаа хандлага, амнаас нь ямар одоо бүдүүлэг үг унж ирэхийг бид нар мэдэхгүй ч гэсэндээ тэрийгэ өөртөө нааж авч ерөөсөө ингэж зовж шаналхгүй л гэсэн үг. За тэгэхээр ямар хүн одоо тэр бусдын гаргаж байгаа тэр онцгүй харилцаа, тэр бүдүүлэг үгэнд ингээд шаналаад зовоод байна уу гэхээр тэр хүн өөрөө дотооддоо ингээд өөрийгөө үн цэнгүүгээр мэдэрдэг. Өөрийгөө дотооддоо ингээд айгу муухайгаар одоо хилж өөрийгөө өвтгдөг учраас яах нь гадна талд тэр хүний хилж байгаа үгс тэр бүдүүлэг хандлаганд өвдөд байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь яг энэ хүний дотор яг юу байна? Гадна талд одоо тэрийгэ дуудахаас гадна одоо яг өөрийнхөө дотоодод байдаг тэр дургүй зүйлсийг одоо гадна талаас мэдрэхээр хүн тэгж их өвдөж зовж шаналаад идэг гэсэн үг байгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө видео бичлэгээр бүгдээрээ энэ дотоод ертөнцийг яг яаж урлах юм? Яг яаж одоо үн цэнээ өсгөх вэ гэдэг талаар ярилцсанаа. За хамгийн номер 1 бол итгэл үнэмшил.
За тэгэхээр итгэл үнэмшил гэдэг бол одоо та энэ амьдралд те яг юуг үнэн гэж итгэж байгаа юм. Тэр итгэж байгаа зүйлс чинь таны бодол, шийдвэр, мэдрэмж, гаргаж байгаа үйлдэлүүдэд чинь шууд нөлөөлж идэг гэсэн үг. Таны дотоод ертөнцийг чинь хүчрхжүүлж идэг. Таны дотоод ертөнцийг чинь таны амьдралд те ингэж маш гайхалтай тусгалуудыг бий болгоход л энэ итгэл үнэмшил чинь нөлөөлөд байгаа гэсэн үг. За тэгэхээр итгэл үнэмшил дээр би нэг 4 зүйлийг дурдж ярмаар байна. За хамгийн номер 1 амьдрал тий. Амьдралын талаар та яг ямар одоо итгэл үнэмшилтэй байдгийг. Та юуны төлөө амьдраад байгаа юм те? Таны амьдрал яг юунд зориулагдсан юм? За энэ итгэл үнэмшил. За хоёрдугаарх нь одоо өөрийгөө тодорхойлох одоо self identity гэж хэлдэг. Тэгэхээр өөрийгөө хэрхэн тодорхойлж байна вэ гэдэг чинь одоо таны итгэл үнэмшлийг одоо бүрдүүлж идэг зүйл байдаг. Тэгэхээр одоо та өөрийгөө ингээд сул дөрөөгоор мэдэрдэг те өөрийнхөө дандаа ийм сул талууд дээр ингээд төвлөрдөг байх юм бол одоо таны өөрийгөө үзэх үзэл чинь одоо маш тийм сул дөрөө байна. Та юусоо өөртөө итгэхгүй. За тэгээд өөрийгөө дандаа ингээд шүүдэг те ийм сул талуудаа хардаг ийм байдлаар одоо ингээд харилцаанд орохоор ерөөсөө дандаа ингээд бусдаар ингэж дээрлхүүлүүлждэг. Хэрвээ би энэ хүнд яг өөрийнхөө дотор юу бодогдож байгааг хэлчих юм бол энэ хүн намайг орхио явчих болов гэд ингээд өөрийгөө ийм үн цэнгүүгээр мэдрээд идэг гэсэн үг. За тэгэнгუთ нөгөө түрүүн ярьсан одоо хувийн хил хязгаарууд нь шүү дээ. Тэгэхээр өөрийгөө ингэж сүргөөр хардаг, өөрийнхөө үн цэнийг мэдэрдэггүй ийм одоо хүмүүс бусад хүн ингээ хил хязгаарыг нь эвдэж орж ирэхэд одоо ингээд хамгаалж чаддаггүй. Одоо ийм айцтай байгаад идэг. Намайг орхичихгүй те би одоо ингээд ялгуурлан гадуурхагдах үе гэсэн ийм одоо айц байж байгаа гэсэн үг. За тэгээд итгэл үнэмшил дээр мөн бусад хүмүүсийг одоо хэрхэн одоо дүгнж байгаа юм бэ? Энэ итгэл үнэмшил аягүй чухал байдаг. За тэгэнгუთ одоо юу гэдгийг бусад хүмүүстэй байнга өөрийгөө харьцуулдаг, бусад хүмүүстэй ингээд нэг байнгын ийм өрсөлдөх хандлагатай хүмүүс болвол ер нь бол ийм өөрийнхөө үн цэнийг ерөөсөө мэдэхгүй байна гэсэн. Ер нь бол ингээ үн цэнээ унагч идэг. Одоо бид нар нэг ийм хүмүүсийг мэдэн штэ. Ингээд мөнгөтэй, эрх мэдэлтэй ийм өөрөөсөө хүчрхэг хүмүүст айгуу тийм долгомж ханддаг. Эсвэргээрээ ингээд нэг сул дорой те ийм хүмүүст айгуу муухай юм дээрэнгүү ханддаг ийм хүмүүсийг бид нар мэднэ. Тэгэхээр энэ хүмүүс үн цэнтэй бид нарт санагддаг уу? За мэдээж үгүй. Тэгэхээр ийм хоёр нүртэй те чадалтайд нь долгоно, чадалгүйг дэрлэгдэг ийм хүмүүс бол үнэхээр ийм үн цэнгүй байдаг. Тэгэхээр энэ хүний хувьд одоо тэр бусад хүмүүсийг тодорхойлж байгаа тэр итгэл үнэмшил нь өөрөө буруу учраас одоо гадна талд тэр хүн ийм одоо хоёр нүртэй ийм харилцаа гаргаад ийн гэсэн үг. Харин эсвэргээрээ те дотоод итгэл үнэмшил нь одоо бусад хүмүүсийн талаар одоо зөв одоо хүн болгон л те энэ амьдралд асуудал бэрхшээл зовлонтой учирч байгаа. Бусад хүмүүс бол миний өрсөлдөгч биш. Бид нар бүгдээрээ ийм тусдаа ийм бие даасан оршихуунууд те хүн болгоны амьдралд ийм өөрийн гэсэн түүх байгаа, хүн болгонд ийм өөрийн гэсэн давуу сайн талууд байгаа, нөгөө талд бас надтай адилхан дутагдлууд ч гэсэн байдаг. Тэгэхээр бид нар ингээд адилхан л энэ амьдралыг туулж аваа юм чинь би бинийгаа дэмжих хэрэгтэй. Бусад хүмүүстэй бид нар байлдах ерөөсөө шаардлагагүй ч гэдэг юм уу. Ийм зөв итгэл үнэмшилтэй хүн бол маш тийм хүчрхэг, маш тийм үн цэнтэй байдаг. Тэгэхээр бусад хүмүүсийн талаарх итгэл үнэмшил дээрээ бид нар ажиллах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааг та яг юу гэж боддtiin бэ? Таны итгэл үнэмшил ямар юм бэ те? Энийг бас бодоод үзээрэй. За тэгэнгუთ ер нь энэ итгэл үнэмшил дээр бидний одоо дийлэнхтэй
одоо дотроо бий болгоцсон ихтгэл өмчлүүд нь бид нар өөрсдөө бий болгосон биш. Одоо эцэг эхээсээ, гэр бүлээсээ эсвэл одоо нийгмийн орчноос шууд хуулбарлаж авсан байх нь түгээмэл байдаг. Тэгэхээр нөгөө дотоод ертөнц дээрээ хэр цаг гаргаж ажилласан маань бидний үн цэнийг нэмэгдүүлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ ихтгэл үнэмшлийг тодорхойлоход та хэр их хичээл зүтгэл гаргаж, хэр их одоо анализ хийж хэр их өөрөөсөө хүчрхэг асуултууд асууж исэн бэ гэдэг чинь өөрөө таны ихтгэл үнэмшлийг маш тийм хүчтэй, эерэг, зөв болгоо зогсохгүй эн чинь одоо таны амьдралд шууд нөлөөлөл үзүүлж байдаг. Тэгэхээр ихтгэл үнэмшил дээр одоо ингээ хин нэгний нийгмээс тулгаж байгаа эцэг их гэр бүлээс ингээд нэг ухамсаргүйгээр хуулаад авсан ихтгэл үнэмшил бол угаасаа одоо ийм хүчгүй сул ийм байдаг бол одоо яг таны өөрөө туршлагаараа олж авсан ихтгэл үнэмшил бол үнэхээр хүчрхэг байдаг. Тэгэхээр ер нь бол өөрийгөө бүтээсэн хүмүүс бол үнэхээр тийм хүчрхэг, дотоодосоо ийм ганхашгүй тийм хүчрхэг хүмүүс байдаг. Тэгээд яг энэ өөрийгөө бүтээчихсэн, өөрийнхөө ихтгэл үнэмшлийг бий болгоод өөрийнхөө туршлагаараа одоо онож мэдсэн энэ үнэнгүүд чинь таныг одоо яг ийм хүчрхэг бие хүн болгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд өндөр боловсралтай хүмүүсийг бол ингээд асар их юм хүндэтгдэг. Тэгээ тэр хүмүүс бас ингээд өөрийнхөө үзэл бодол, байр суурийг илэрхийлэхдээ ч гэсэн маш тийм өөр байгаад идэг штеп. Яагад гэвэл тэдгээр хүмүүс маань өөрсдийн тэр үзэл бодол, ихтгэл үнэмшлийг бий болгохын тулд асар их юм туршилтууд хийсэн, маш их зүйл үзэж харж туулсан, уншсан, судалсан бэжж тэр хүмүүсийн дотоодоос тэр ихтгэл үнэмшил, харизм, тэр нөлөөллүүд бол бий болж байгаа. За дараагийн бидний үн цэнийг өсгөж байдаг хамгийн чухал зүйл бол бидний мэдлэг ур чадвар байгаа. За тэгэхээр мэдлэг ур чадвар бага байх тусмаа л бид нар ингээд өөрийгөө үн цэнэгүүгээр мэдэрдэг. Ер нь бидний үн цэн ингээд доогуур байх нь шүү дээ. Тэгэхээр мэдлэг ур чадварыг олж болдог. Та өөртөө итгэлтэй байх үз төвшөнд та тэр мэдлэг ур чадварыг эзэмшиж болно. Гэхдээ энэ одоо хорвоо ертөнцийн дээр чинь дуусшгүй их мэдлэг, дуусшгүй их ур чадвар байгаа шүү дээ. Тэгвэл та өөртөө зориг тавиад та өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө за би яг энэ чиглэлээр би мэргэшхийг хүсэж байна. Би яг энэ салбарт ингээд цаашдын амьдралаа зориулахыг хүсэж байгаа учраас надад яг энэ чиглэлийн мэдлэгүүд хэрэгтэй байна гэд тэгээд яг тэр зүйлсээ эзэмших нь чухал байхгүй. Тэрнээс ш ингээл дэвэн дэлхийн сэдвүүдийг уншаал судлаад яваад байна гэж бол байхгүй. Тэгэхээр та өөрийнхөө зориг мөрөөдөлтөд нийцсэн тэр одоо чиглэлийн мэдлэг ур чадварыг олж авах нь маш чухал юм шүү. Тэгээд ер нь бол суралцах процесс гэдэг бол хүнийг өхөн хөхтөл үргэлжилжээдэг юм процесс байгаа. Харамсалтай нь хүмүүс яадаг уу гэхээр их сургууль төгсөн гутаа л нөгөө суралцах процесс нь зогсчдаг гэж ярьдаг те. Бид нар мэдлэгийн нэг тодорхой цэгт хүрээ зогсно гэж бол ер нь байдаггүй. Тэр цэг дээр хүрсэн ч ингээд цаашаага дахиад илүү дэлгэрүүлэн судлах, унших, мэдэх хийх зүйлсүүд бол маш их гарч ирдэг. Тэгэхээр ингээд тасралтгүй одоо мэдлэгийн замаар уршилж байгаа хүн бол өөрийгөө одоо ингээд маш гоёор мэдэрдэг. Өөрийгөө маш үн цэнтэйгээр мэдэрдэг. Дээрэс нь өөрийнхөө одоо тэр хүсэж байгаа, зорж байгаа тэр зүйлстэй хүрнэ гэж итгэж чаддаг. Эсвэргээрээ одоо суралцахгүй байгаа, уншихгүй байгаа, өөрийнхөө мэдлэгт хөрөнгө оруулахгүй байгаа хүн бол яг ингээд байрандаа гацаад тэгээ бүр ингээд байрнаасаа ингээд уруудаад дортчихийдэг. Тэгэхээр бүсгүйчүүд минь өөрийнхөө үн цэнийг өргөөд өөрийнхөө мэдлэг, ур чадварт хөрөнгө оруулаарай. За дараагийн бидний үн цэнийг нэмэгдүүлж идэг хамгийн чухал хүчин зүйл бол ерөөсөө зориг мөрөөдөлтэй байх. Тэгэхээр зориг мөрөөдөлтэй эмэгтэй хүн бол асар үн цэнтэй, бас сонирхолтой. Яагаад вэ гэхээр одоо ингээд зориггүй төлөвсөн ямар нэгэн одоо ажилгүй
ийм эмэгтэй хүн ингээл нөгөө найз залуу нөхрөө ирэл тэ над руу залгасангүй, надад санаа тавьсангүй, тэр яач вэ, энэ яач вэ гээл ингээд өдөржин одоо найз залуу нөхрөө ингээ хүлээгээд байдаг. Тэгээд сэтгэл санааныхаа байдал нь хүртэл ингээд найз залуу нөхрөөсөө айгу хамааралтай. Гэтэл эсэргээрээ өөрийн гэсэн зориг мөрөөдөлтэй эмэгтэй хүн бол одоо тэр үн цэнтэй цаг хугацааг ингээл нэг хүний араас илдэж биш өөрийнхөө мөрөөдөл зориг руу чиглүүлж байдаг. Тэгээ ер нь зориг мөрөөдөлтэй эмэгтэй хүн бол бүр ингээд асар завгүй байдаг. Тэр завгүй гэдэг нь болохоор одоо юу гэдгийг ингээл амьсгаа чөлөөгүй ингээл айгүйх ажил хийн гэсэн үг биш шүү дээ. Харин одоо ингээд өөрийнхөө ухамсарт амьдралын тодорхой мөчүүдийг ингээд зориг руугаа чиглүүлэх хэрэгтэй гэдгээ маш сайн мэдчихэдэг. Тэгээд тэр хий дэмий өнгөрүүлэхдээ тэр цаг хугацаануудаа ингээд бусдаас хармалж байдаг юм байдаг. За тэгээд зорилгынхоо араас явж байгаа эмэгтэй хүн л үнэхээр үзэсгэлэнтэй байдаг юм шүү. Тэгээд асар үн цэнтэй байдаг. Тэгээд яг ингээд зориг мөрөөдлөө харцсан хүний нүд бүр ингээд шаал өөр байдаг. Ингээд бүр дотроосоо гэрэлтээд, гялалзаад тэгээд оюун санаа нь хүртэл маш гоё юм саруул тунгалаг ажилдаг. Яагаад вэ гэхээр тэр хүнд зориг байгаа байхгүй. Тэгэхгүй зориг байхгүй хүмүүсийн толгоонд бол юу эргэлддэг вэ гэхээр тэр намайг ингэсэн, надад ингэж хандсан, тэ намайг доромжилсан, надад ийм муухай үг хэлсэн гэл ингээл өөрийнхөө одоо нөгөө хамаг гоё өндөр одоо эрчим энергийг ингээ бүр унгаад тэгээ ингээ ботл нь ингээ бүр тэрнийг тохиолдсон өнгөрсөн үйл явдлууд дээр айгүйх ингэж зарцуулагдчихдаг. Тэгэхээр зоригтой хүн бол зорилгоо л талаар бодно. Би одоо энэ зорилгод хүрэхийн тулд би ийм зүйлсийг хийх ёстой. Энэ зүйлийг би уншиж судлах ёстой гэд ингээ явчихдаг гэсэн үг. За тэгэхээр зоригтой хүн үн цэнтэй байд юм байна. За дараагийн хамгийн чухал зүйл бол зарчим. За зарчим гэдэг бол бидний өөртөө бий болгосон одоо дүрмүүд гэсэн үг. Хуйлууд. Энэ одоо зарчмууд те ханаас бий болт юм бэ гэхээр таны үнэт зүйлсээс бий болчихдог. Тэгэхээр үнэт зүйлс гэдэг зүйл чинь таны итгэл үнэмшлээс бий болчихдог. Тэгэхээр эмэгтэй хүн үргэлж одоо цэвэр цэнцгэр байх хэрэгтэй. Энэ бол одоо нэг итгэл үнэмшил тийм үү. Тэгэхээр тэр итгэл үнэмшлийг бий болгоцсон эмэгтэй хүн бол одоо эргэн тойрны орчноо тий маш гоё юм цэвэр цэмцгэр байлгах нь шүү дээ. Тэгээ энэ бол би цэвэр цэмцгэр орчинд байх ёстой гэдэг нь бол тэр хүний зарчим болж хуурж байна гэсэн үг. За дээрэс нь би эрүүл байх ёстой тий эрүүл мэнд бол миний үнэт зүйлс гэж тодорхойлсон хүн бол идэж уухдаа өдөр тутмын одоо амьдралын хэм маягта ийм гоё эрүүл амьдралын хэм маягийг бүрдүүлэх нь байна. Тэгэхээр үнцэн гэдэг бол ерөөсөө та өөрийнхөө тодорхойсон тэр зарчмуудтай хэр нийцэж амьдарч байна вэ те? Та энэ зарчмаа яг мөрддөг юм уу? Зарчмынхаа дагуу амьдардаг юм уу? Энэ чинь таны үн цэнийг бий болгож байгаа гэсэн. За тэгэнгუთ нөгөө итгэл үнэмшлээс энэ зарчмууд бий болно гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааг та яг юу гэж тодорхойлцсон бэ гэдэг итгэл үнэмшлээс чинь одоо таны энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд хандах тэр зарчмууд чинь бий болно гэсэн үг. Тэгэхээр эр хүн надад яг яаж хандах ёстой юм те? Тэгэхээр ийм зарчимгүй эмэгтэйчүүд л яах нь вэ? Ингээд өөрийг нь доромжилдог, өөртөө нь муухай харилцдаг, хил хязгаарыг нь байнга эвдчихэдэг ийм эрэгтэй хүнтэй байгаад ах магадaltaй гэсэн үг. Эсвэргээрээ зарчмаа тогтооцсон ийм л байх ёстой гэдэг ийм одоо үзэл бодолтой эмэгтэй хүн бол өөртөө үнэнч байхыг сонгодог. Өөрийнхөө зарчмыг дагахыг сонгодог гэсэн үг. Тэгэхээр яг энэ зарчимтай байх, өөрийнхөө зарчмыг дагаж мөрдөж амьдрах гэдэг бол хүнийг юр бусын хүчтэй болгож өгдөг. Зарчмуудаа үнэнч байгаа хүн өөрийгөө маш үн цэнтэйгээр мэдэрдэг. Өөрийгөө илүү хайрладаг, өөртөө илүү хүндэтгэлтэй ханддаг. Эсвэргээрээ
зарчмаа байнга зөрчиж идэг. Эсвэл ямар нэгэн юм томьёосон зарчимгүй хүмүүс бол бүр үн цэнтэй байх тухай ярих ямар ч боломжгүй. За дараагийн үн цэнийг өсгөдөг хамгийн чухал зүйл бол дадал зуршил. Тэгэхээр дадал зуршлыг ингээд дотор нь хоёр ангилчээ. Эхнийх нь бол таны амьдралыг бүтээдэг, босгодог, таны мөрөөдөл зорилго руу ойртуулдаг зөв дадлууд. Нөгөө дадал нь бол таны амьдралыг сүнөөж идэг, таны үнэт зүйлсийг, итгэл үнэмшлийг, таныг таны өөрийгөө үнэлэх тэр үнэлэмжийг унгаж идэг, таны амьдралыг сүнөөдөг дадлууд гэд хоёр ангилчээ. Тэгэхээр амьдралыг бүтээдэг дадлуудыг ингээд өөртөө ингээд нэг нэгээр нь хэвшүүлээд бий болгож байгаа эмэгтэй хүн бол ингээд өөрийгөө асар ийм үн цэнтэйгээр мэдэрдэг. Харин эсэргээрээ ингээд айрах, тамхи, шоу, цэнгэн, бэлгийн замбраагүй амьдралч гэдэг юм уу те. Ингээ амьдралыг ингээ сүнөөж байгаа, өөрийнх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд ингээ сөргөөр нөлөөлдөг ийм муу зуршлуудтай байгаа нөхцөлд бол өөрийгөө үн цэнтэйгээр мэдрэх бол ямар ч боломжгүй. Тэгэхээр дадал зуршлуудаа ингэж эерэг зөвөр сольж зөв дадлуудыг нэг нэгээр ингэж өөртөө босгон байгуулж хэвшүүлнэ гэдэг бол таны үн цэнийг маш гайхалтай өргөж өгөх зүйл байгаа. За дараагийн бидний үн цэнийг өргөдөг зүйл бол өөрийнхөө давуу сайн талуудыг мэдрэх. Бид нар ингээд өөрийнхөө өөтэй дутагдaltaй талыг л ер нь аюу сайн мэддэг. Тэгэл толинд харах болгондоо ингээд өөрийгөө шүмжлээл арьсан чи юм байна, нүдэн чи юм байна, хамран чи юм байна гэл голоо л ингээд идэг. Тэгээд ингээд амьдрал дээр ямар нэгэн алдаа гаргачих ч юм уу те, эсвэл нэг буруу зүв ярьчих ч юм уу, энэ тохиолдолд бүр өөрийгөө амар шийтгдэг ийм сэтгэл зүйн хэм маягуд байна. Энэ маань бидний өөрийгөө мэдрэх тэр үн цэнтэй байх гэдэг тэр зүйлээ чи ингээ ерөөсөө юу ч унгачдаг. Тэгэхээр бид нар өөрийгөө үн цэнтэйгээр мэдрэхийн тулд бид нар өөрсдийнхөө маш сайн чаддаг, өөрийнхөө тэр давуу талыг ер нь бол маш сайн мэдчих хэвээр. Тэгээ өөртөө энийгээ сануулж хэвээр. Тэгэхээр та нар маань өдөр болгон өөрийнхөө давуу талыг өөртөө сануулж агаарай. За дараагийн биднийг хүчрхжүүлж идэг хамгийн чухал зүйл бол өөрийнхөө тэр дотоод биетэй холбогдох. Миний хувьд бол ингээд бясалгал хийгээд би өөрийнхөө ингээд дотоод руу өнгийж өөрийнхөө тэр дотор сүнстэй ингэж холбогдож хэлснээс хойш би ер бусын их хүчийг олсон гэж би боддог. Үүний шалтгаан бол ерөөсөө л тэр дотоод хүчээ нийцж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар дотоодтойгоо холбогдож чадахгүй, дотоод биегээ сонсохгүй болохоор ер нь бол бид нар асар тийм хязгаарлагдмал энергийн нөөцөөр амьдрахад хүрээд идэг. Тэгээд яг ингээ өөрийнхөө дотор биетэй ингээ холбогдчихоор асар их эрчим хүч тэнцэнээсээ авна. За дээрэс нь энэ хорвоо ертөнцийн мэдлэгийн сантай холбогдох тэр чадрыг бас олдог. Яагаад вэ гэхээр бидний дотоод бие бол бүгдийг мэдчихэдэг. Тэнд бүх зүйл байдаг. Бидний зүн бэлэг гэж бас ярьдаг тий. Тэгэхээр ерөөсөө яг өөрийнхөө тэр дотоод биетэй холбогдоод эхлэхээр ер нь бол хүн хаашаа явах ёстой юм те, юу зөв юм, юу буруу юм, энийг бүр маш сайн мэддэг болдог. Тэгэд ийм дотоод хүчийг олцсон хүн бол өөрийгөө үн цэнтэйгээр мэдрэлгүй яах вэ? Өөртөө итгэлтэй байлгүй яах вэ? Үн цэнтэй байлгүй яах вэ? Тийм учраас та бүхэн маань өөрийнхөө тэр дотоод биетэй холбогдох гэж хичээгээрээ, бясалгал хийж эхлээрээ, өөрийгөө чагнаж нам гүм чимээгүй цагийг өөрийнхөө амьдралд бий болгоорой. За дараагийн бидний үн цэнд нөлөөлж идэг зүйл бол ерөөсөө өөрийгөө асарч тордох байдаг. Тэгэхгүй те толинд харангуут л ийм наалтцсан үстэй, усанд ороогүй, онцгүй хувц өмссөн амьдарч байгаа орчин ингээд бохир заван байх юм бол бид нар мянган мундаг мэдлэгтэй те ийм байгаад ч өөрийгөө үн цэнтэйгээр мэдэрч чадахгүй. Бид нар толинд ингээл өөрийгөө харахад те арч
арчилгаа тортлогоо дутцсан ингээд нэг нурмайцсан онцгүй байдлаар ингээд өөрийгөө харах юм бол гадна талд 1000 тэ таны хайртай залуу таныг өстө үзэсгэлэнтэй шүү, гоё шүү гэсэн ч та дотор талд өөрийгөө тэгж мэдэрч чадахгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүний тэр өөртөө итгэх итгэл бол ерөөсөө энэ арчилгаа тортлогооноос бий болж идэг. Өөрийнхөө гадаад төр төрх өмсөж байгаа хувцс те идэлж хэрглэж байгаа юмс дээр аюулсан анхаарал өгөх хэрэгтэй. Тэгээ би өчтөр санаандгүй нэг YouTube видео үзлээ л дээ. Тэгээд нэг Монгол YouTuber охин мейкап хийж байгаа юм бичлэгээ YouTube дээр хийсэн мэсэн. Тэгээд тэр охины нөгөө будагнууд нь ингээ хаагарсан, толинд пявр нь ингээ цуурцсан, тэрийг ингээ скотчор нааж мацаа айгу муухай тол байсан. Тэг би тэр видеог үзээд тэр охиныг ингээ айгу тийм одоо өрөвдөх хайрлах сэтгэл төрсөн. Яагаад гэвэл тэр охиныг те эмэгтэй хүн хайрлаж өсгөөгүй байгаа байхгүй. Эмэгтэй хүн хайрлаж халамжилж өсгсөн бол тэр эмэгтэй хизээж тэгж одоо өсөхгүй байх байсан. Тэгээ ер нь бол ингээд өөрийгөө арчилж тортож мэддгүү эмэгтэй хүн бол ерөөсөө яг тэгж хайр тэ эмэгтэй хүний тэр арчилгаа тортлогоог авч өсөөгүй л эмэгтэй хүн байдаг. Тэгээд одоо манай ээж юм тэ намайг хийн ч одоо хайхарч өсөөгүй гэл ингээд хохирогчийн дүр тоглох биш. Яг одооноос өөрийнхөө ээж нь болоод өөрийгөө гоё ингээ хайрлаад өөрийнхөө бүх юм гоё байлгаад өөрийгөө тортож эхлээрээ. Ингэж чадах юм бол та ингээд өөрийгөө дотроос аян үн цэнтэй гоё эмэгтэйгээр мэдрэх болно. За хамгийн сүүлийн одоо бидний үн цэнийг өсгөж идэг зүйл бол бидний хүрээлэл байдаг. Эсвэргээрээ ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байна? Энэ нь таны үн цэнийг бас унагч идэг гэсэн үг. За тэгэхээр одоо нөгөө дээр дурдсан те үн цэнийг одоо өсгөдөг зүйлсийг яг эсвэргээр нь хийдэг хүмүүсээр ингээ өөрийгөө хүрээлүүлсэн байх юм бол та 1000 хүсэл мөрөөдөлтэй, зоригтой, зөв дадалтай, хүчрхэг итгэл үнэмшилтэй байсан ч тэ та өөрийгөө ингээд эргэн тойрны хүмүүсээсээ ингээд тусгаж бас мэдэрч яадаг байхгүй. Тэгэхээр эргэн тойронд чинь одоо тийм онцгүй хүмүүс байх юм бол та өөрийгөө тэгж мэдрэн гэсэн үг. Тэгэхээр хүссэн хүсээгүй одоо ингээд энэ хүрээлэл өөрчлөгдөх асуудал яригдана. Тэгэхээр үн цэн өсөх тусам та үн цэнтэй хүмүүстэй энэ дотоод ертөнцөө гайхалтайгаар бүтээж уралсан энэ хүмүүсийг л амьдралдаа дуудчихдаг. Дээрээс нь ийм хүмүүстэй байхдаа л та тав тухтай байдаг. Тэр хүмүүстэй ярилцж байхдаа л та аз жаргалтай байдаг. Өөрийгөө үн цэнтэйгээр мэдэрдэг. За тэгэнгუთ одоо нөгөө өөрийгөө үн цэнгүүгээр мэдэрдэг. Ер нь ийм үн цэнгүү хүмүүстэй хамт байхаар одоо тэр хүмүүс таны үн цэнийг үргэлж унах гэж оролдож байдаг. Яагаад вэ гэхээр өөрийгөө үн цэнгүүгээр мэдрээд байгаа хүмүүс ер нь ингээд бусдыг айгүйх өөртөөгөө харьцуулдаг. За тэгээд гайгүй өнгөлөг өөдтэй амьдралд нь ингээд сайн сайхан юм тохиолдоод ирэнгуут л ерөөсөө ингээд муулдаг, доош нь хийдэг, мухагаар хилдэг ийм байгаад идэг. Тэгээд тэрнээсээ яах нь өөрийнхөө дотор эгоог ингээд баг зэрэг ингээд арай дээр мэдрээд идэг гэсэн үг байхгүй юу? Харин эсвэргээрээ үн цэнтэй хүмүүс бол хизээж хэн нэгний үн цэнийг унах гэж оролддоггүй. Харин ч бүр эсвэргээрээ үн цэнийг нь өргөх гэж оролддог. Бүр ингээд чи ямар гоё үзэсгэлэнтэй харагдаж байна. Чи ямар сайн хийсэн юм бэ гэд ингээд бусдын сайн сайхан зүйлийг ингээд зоригтойгоор хэлж чаддаг, урамшуулж чаддаг, бусдын амжилтанд баярлж чаддаг, аз жаргалтай байгаад нь одоо ингээ өмнөөс нь талархаж чаддаг ийм хүмүүс байдаг. За тэгэхээр одоо ингээ та өөрийгөө үн цэнтэйгээр мэдрээд одоо үн цэний өсөх тусам таны хүрээлэл дагаад маш гоё үн цэнтэй хүмүүсээр дүүрч эхэлнэ. За тэгээд охтуудаа бүгдээрээ аз жаргалтай байгаарай. Бүгдээрээ гоё өөрөө өөрсдийнхөө үн цэнийг босгон байгуулаарай. Өөрсдийнхөө дотоод ертөнцид цаг гаргаарай. Тэгээд та нартай хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд видео маань таалагдсан бол сэтгэл үлдээгээрэй. Тэгээд хэрэгтэй санагдсан бол шеэр хийж бусдад түгээгээрэй.
За тэгээд дараагийнхаа видеогоор уулзцгаая. Түр баяртай.